За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ хөгжлийн эсрэг баримтлах өдөр тутмын зуршлын талаар мэдээлэл хуваалцж байна. Хөгжлийн эсрэг анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшил нь амьдралын хэм маяг, хөгжлийн түвшинд генетикээс илүү нөлөөлдөг болохыг харуулж байна. Хөгжлийн 20-30% нь генетикийн хүчин зүйлээс хамаардаг бол үлдсэн 70-80% нь өдөр тутмын зуршлаас хамаардаг гэж үздэг. За эрүүл амьдралын зуршлуудад үүнд өглөөний дадал зуршил. Нэгдүгээрт нь сэрсэн даруйдаа айчмаар хөдөлж яаран босохгүй байх. Өглөө сэрсэн даруйдаа орноосоо огцон босох нь цусны даралтыг тогтворгүй болгож зүрх судас болон вагус мэдрэлийг хүчтэй хямардаг болохыг Америк нэгдсэн улсын Mayo Clinic болон Harvard-ийн судалгаагаар баталсан байдаг. Огцон босох үед цусны эргэлт доод бие рүү татагдаж тархинд очих хүчит төр зуур тасалдсанаас өглөө тарих мандах, толгой эргэх, өдөржин сулдах үйл явц үүсдэг байна. Үүнээс сэргийлж тарих болон биеийг эсийн түвшинд зөөлөн сэргээх, өглөө 3 алхамтаа сэрэх 1 минутын дүрм танилцуулъя. Алхам 1. Нуран дээрээ хөвтөж байхдаа цусны урсгалыг сайжруулахын тулд гар хөлөө зөөлөн хөдөлгөөрэй. Сэрсэн даруйдаа нүдээ нээгээд орондоо шууд хэвтээгээрээ гар хөлөө сунгаж 20 секундын турш бүтэн биеэрээ гүнзгий сунах хэрэгтэй. Хүн шөнө унтаж байх үед биеийн хялгсан цусны эргэлт хамгийн доод түвшиндээ орсон байдаг. Дээрээ сунах үед зах хязгаарын нарийн хялгсан судсууд тэр дороо тэлж цус хүчлөрөгчийг арьс болон дотор эрхтнүүд рүү зөөлөн шахаж эхэлдэг тул арьс унжиж хөшрөхөөс хамгаалдаг байна. Алхам 2. Хажуу тишээ хар суугаад дараа нь айжмаар босоороо. Алхам 3. Босохоос өмнө орны ирмэг дээр 20 секунд суугаараа. Энэ хугацаанд зүрхний цохилт болон тархины цусаа ангамж босоо байдалд бүрэн дасалж тэнцвэрчдэг байна. Стрессийн кортизол даврыг дарагч вагус мэдрэл нь байгалийн зөв урсгалаар асах бөгөөд та ямар нэгэн толгой эргэлт ядаргаагүйгээр эрч хүчтэйгээр хөл дээрээ босох болно. За 2 дугаарт нь өглөөний дадал болох амны хөндийн арчилгаа. Өглөө сэрсэн даруйдаа амны хөндийг зөв арчилах нь зөвхөн шүдний эрүүл мэнд биш, харин тарих болон дотор эрхтнүүдийг дотроос нь өвтөлж хөшрөхөөс хамгаалдаг дадал юм. Америк нэгдсэн улсын шүдний эмч нарын холбоо Harvard их сургуулийн судалгаагаар шөнийн турш аманд хуримтлагдсан бохир бактериуд нь зүрх судасны өвчлөл, биеийн архаг өргөслийг үүсгэдэг болохыг баталсан байдаг. Өглөөний амны хөндийн арчилгааны 3 алхам. 1-р алхам эхлээд амаа зайлах. Ус уухаас өмнө хилээ цэвэрлэх хэрэгтэй. Шөнө унтаж байх хугацаанд амны хөндийн шүлсний ялгаралт багасдаг тул бактери маш хурдан үрждэг байна. 2-р алхам шүдээ угаахдаа хуурай угаах. Шүдний шооз болон оогоо огт усаар нь орохгүйгээр шууд хуурайгаар нь 2 минутын турш угаах хэрэгтэй. Шүдээ угаасны дараа амаа усаар хэтэрхий олон удаа зайлж болохгүй. Зөвхөн хөөсийг нь нулимхад л хангалттай. Ингэснээрооны ашигтай эрдэс шүдэнд хамгаалалт болж үлддэг байна. Хүнчлэн өглөөний цай уухаас заавал 30 минутын өмнө эсвэл цай ууснаас хойш 30 минутын дараа шүдээ угаах ёстой. 3-р алхам коксын тусаараа амар зайлах. Эртний энтхэг болон Японы залуучуулга уламжлалт анагаах ухаанд алдартай энэ арга нь амны хөндийн бактериудыг устгадаг үр дүнтэй арга юм. 7 хоногт 2-3 удаа өглөө шүдээ угаасны дараа нэг халбаг цэвэр коксын тусыг амандаа хийж 5-10 минутын турш тасралтгүй зайлаад нулимж хаяна. Тосыг залгиж болохгүй. Энэ арга нь бөөлний цусан хангамжийг сайжруулж нүүрний булчин чангадаг давуу талтай байна. Дараа нь нэг аяг бүлээн ус уух. За өглөөний дадал зуршлын 3 дугаарт нь биологийн цаг болон даавраа зохицуулах. Сэрснээс хойш 5 минутын дотор байгалийн гэрэл харах хэрэгтэй. Өшгөө нээгээд өглөөний нарны гэрэлд өөрийгөө ил гаргаараа.
Хамгийн гайхалтай нь өглөө гэрэл харах үе тархины дотоод цаг яг 15 цагийн дараа шөнө биеийг дотроос нь залуужуулж арсыг нүхэн төлжүүлдэг мелатонин даврыг ялгаруулдаг байна. Өглөө цонхны дэргэж өрдөө 1-2 минут байхад л хангалттай. За дөрөвдүгüүрт нь өглөөний хөнгөн дасгал болон сонголт хийх. Өглөө сэрсэн даруйдаа хөнгөн дасгал болон сонголт хийх нь зөвхөн булчин амрах хөдөлгөөн төдийгүй биологийн насыг 9 түвшинд залуужуулдаг байна. 5-дугаарт нь өглөөний цайгаа тогтмол уух. За эрүүл амьдралын үдийн дадал зуршлуудад 1-р нь үдийн хоолыг ажлын үргэлжлэл биш харин бие дахин тохируулах цаг гэж бодорой. 2-р нь зөв дарааллаар хоолол. Үдийн хоолндоо нүүрс усны хэмжээг багасгаж чанартай уурга, эрүүл тослог болон гүн ногоо навчид ногоо давмгаалсан хоолыг сонгох хэрэгтэй. 3-дугаарт нь хоол идснээс хойш 30-60 минутын дотор хөнгөн дасгал хийгээрэй. 4-дүгüүрт нь үдээс хойш нойрмоглох анхаарал төвлөрөл алдагдахаас сэргийлэхийн тулд үүнд үдээс хойш нойр хурч фокус алдагдах үедээ гүн амьсгал авч нүдэн аниад хэвтэх эсвэл 10 минут тухтас сууж амрах хэрэгтэй. Мөн цонхоор алсыг 2 минутын турш ширтэж нүдний ядаргаар тайлах 20-20-20-ын дүрмийг баримтлаарай. Суугаа ажилдаа бол суудлаасаа цаг тутамд 1 удаа босороо. Гүнзгий амьсгаа авч хүчил төрөгч болон цусны урсгалыг сэргээхийн тулд хөнгөн сүнэлт хийх хэрэгтэй. За эрүүл амьдралын оройн дадал зуршлууд. Шөнийн цаг бол хөшрөлтийг удаашруулах чухал цаг юм. Үүнд 1-дүгüүрт нь оройн хоолоо унтахаас дор хаяж 3 цагийн өмнө идэх хэрэгтэй. 2-дугаарт нь унтахаас 1-2 цагийн өмнө усанд орж болно. 3-дугаарт нь унтахаас 1 цагийн өмнө дижитал мацх барих хэрэгтэй. Оройн цагаар утас, зурагт, компьютерийн дэлгэцнээс ялгардаг хөх гэрэл нь нүдний торлог бүрхчээр дамжин тархины борхцоо булчирхаад нөлөөлж залуужуулах үндсэн даавар болох мелатонины ялгарлыг 85% хүртэл устгадаг байна. За 4-дүгüүрт нь амьсгалын дасгал хийх. 4 секундын турш амьсгалж 8 секундын турш 3 минут амьсгалах дасгал хийгээрэй. 5-дугаарт нь нойрон тоо хэмжээнээс илүү чухал юм. Унтдаг өрөөний температур нь Цельсийн 15-аас 19 градус буюу сэрүүн орчин бүрдүүлж унтах хэрэгтэй. Энэ гүн нойрны хугацааг уртасгаж өглөөс ирэхэд нүүр хавналтаас сэргийлж залуужуулахад туслах болно. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.